Энэ хүнийг Нямбабаатрын Чамбабаатар гэдэг. Тэрээр энэ жилээ 40 насыг зоглож байгаа хэдий ч амьдралын наадах цаадах хатуу хөдүүдэд нүүр тулахгүйгээр бултаж, зугтаж, шарваж, шантарж явсаар өдийг хүрсэн нь яг л жаахан хөвгөж шиг. Түн хэцэг их нассаараа инженер хийгээд идэвхтэй гарсан хүмүүс байдаг. Тэрээр ээж аваахаа мэрэгжлийг дуртай дургүй өвлөн авч инженер мэрэгчлээ болсон. Мөн 2 хүүхдийн эцэг. Ажил амьдрал гайгүй сайхан тогтожчихсон боловч манай хүнд наслан багаас нь ахуулаад дагаж ирсэн нэг л дутагдaltaй тал биш шүү. Тэрээр туйлын харамж хэмнэгч юм. Үсээ засах мөнгөө хүртэл хэмнээд л ургуулж явдаг юм. Түүний эргэн тойрны хүмүүс занг нь мэддэг болохоор хажуунаас нь хилээд л байдаг, хилээд л байдаг. Даанч элжигний чихэнд алт хийсэн ч сэгсрэн, ус хийсэн ч сэгсрэн. Тэрнүүдийг хараад байгаа. Энэ олон мөнгөний ажгаар зүгээр өнгөрнө гэж байхгүй шүү. Энэ хүн чинь өөртөө авна уу гэхээс өрөөлд өгнө гэж байхгүй. Оо, 1000 төгрөг тавьж юу. Энэ бас нэг онцлог зүйл шүү. Игч чи баримтыг манай хүний хажууд ил заадгаа авч болохгүй да. Юмыг зүгээр өнгөрөөд гэж байхгүй шүү манай хүн. Яаж хийж байгаа л авчихна. Тэр. Хоол идэхтэй ч хүртэл зүгээр идэхгүй. Дэл суул юм хайгаал. Сэтгэл нь цадаагүй үлэн чон шиг. Тэр нэг ан олсон бол таа. Ямар ч аргаар яаж хийж байгаа л авах юм бол авна да. Энэ шинжилгээр манай Чамбабаатрын шампансаг авчрах ээлж. Ямар хөө шампансаг авчирсныг хамтаа харцгаа. Тэр сахалнаасаа жижигхэн шампансаг арайчтай Чамбабаатар минь өөрийгөө ингэж хэмнэгч харамч гэдгээ харуулах гэжтэй. Аянхуу манай Чамбабаатар маань такси мөрөлтийн спортын наадамд оролцох гэж байна. Ингээд таксинд ямар ч суулаа. Яа одоо ингэ явах замдаа таксийн жолооч хянамга хараад буулаагүй лээ. Өөрийнхөө ордог нүкс өврөггүй шүү гэд орлоо. Баяртай миний жолооч минь нэгэд чаашгүй жолоо. Мөнгө өгөөч. Амьдрал минь чи. Орой болгон Чамбайг ихнэр нь тосч авдаг. Хөөе Чамбай. Эрэгтэй нүргдэх юм биш үү? Энэ юу болоод байна? Үнэхээр л бүтэхгүй гар юм аа. Spread my wings and fly. Заажгаар энэ жижигүүдээс нэгтэй нэг нь уншаад шүү. Олон ий баримтаа султанаас мөнгө ажнаа би чи ямтаа. Үгүй. Чаам. Нэг юм баримтаа авнаа. Үгүй. Яах вэ? Тамар мөнгө өгөхгүй шүү дээ. Үе хортлооч нэг хүсэн бичиж болдгоо мó. Угаасаа тэгдэггүй энэ хоёр. Хортлоо та. За гоног бичиж. Болно. Танаас нэг очих. Ямдаа тийм ямдаа. За яа. Чамбаа маань гадуур гарахтаа их харамж хэмнэгч хүн. Гэхдээ гэртээ ирэхдээ шал өөр хүн. Тэр нь юу вэ гэхлээр өөрийнхөө гэр, орон, үр хүүхдүүдтэй хайрладаг юм уу яадаг юм. Тэрийг би мэдэхгүй, бурхан мэдэхгүй. Гэхдээ л тог захилгаан, ус тулаан гэдэг бүх зүйлийг хайр найргүй цацаж хэрэгэлдэг.
Чулааны эрчим хүчний хувьд бол маш хүнд байгаа. Захилгаанаас хүнд байдалтай байгаа. Тэгэхээр нэг гарц бол хэмэлт. Тий. За хэмэлт бол хэрэглэгчийн хийдэг зүйл байгаа. Би ч гэж тэнэг амт юм да. Буруу зүйлээ л хэмнээд байж. Маргаашнаас юу н эрчим хүчээл хэмнэж амьдрий. Манай хүн эрчим хүчээ зөв хэмнэлттэй ашиглаж эхэлснээс хойш нэлээдгүй хэмнэлт гаргасан бололтой байдаг шүү. Зөв газраа зөв хэмнэснээр Чамбабаатар маань эд хөрөнгө өнгө үзэмжээ нэмсэн бололтой. Эрчим хүчээ хэмнэх нь ийм л ашигтай. In the frosty air.